За сүүлийн үед ханаа том гадуур хэлбэг байгаатай холбогдуулан та бүхэнд томноос хэрхэн сэргийлэх талаар цэгэн илэг зааж өгье. За нэг цэгэн илэг хийхин тулд нэгдүгээр цэг нь 2 хөмсгний дотор талд. За дунд хуруугаар нар зүү 1 2 3 нар буруу 1 2 3. За дараагийн цэг нь хамрын угалзны гадна талд. За нар зүү 1 2 3. За нар буруу 1 2 3. Хамрын самсааны доод зүр дээр 1 2 3. Нар буруу 1 2 3. За доод ирүүний оочны хонхорт за эрхээ хуруугаараа 1 2 3. Нар буруу 1 2 3. За чихний хөхлөх сэртэнгийн ард төвгүрэснээ доод хонхор. За эрхээ хуруугаар нар зүү 1 2 3. Нар буруу 1 2 3. Хүзүүний төвгүрэснээ доод хонхор. Хоёр хүзүүний арын булчингийн гадна талд. Доороос нь дээшээ маягаар 1 2 3. Нар буруу 1 2 3. Түнхний хоёр хажуутаа л да. За маш зөөлөн болгоомжтой. Дунд хуруугаар за нар зүү 1 2 3. Нар буруу 1 2 3. За маш зөөлөн болгоомжтой дарна. Игэн мясны дээд хонхорт нар зүү нар буруу. За игэн мясны дээд хонхорт нар зүү 1 2 3. Нар буруу 2 3. Эрхээ долоовор хурууны завсар нар зүү 1 2 3. За нар буруу 1 2 3. За нөгөө талынхын гар дээр за нар зүү 1 2 3. Нар буруу 1 2 3. Эдгээр цэгүүдийг ханаад хүрэхээс өмнө та бүхэн 3-аас 7 удаа мөн нар зүү, нар буруу, эрхээ болон дунд хурууны тусламжтайгаар хийх боломжтой. Энэ цэгийн илгийг хийснээр таны дархлаа сайжирч ханаа томоноос сэргийлж чадах юм аа.